Сайн байцгаана уу? Тэгэхээр бид нар агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах, илүү тав тухтай эрүүл орчин үүсгэхэд хамгийн ихний авах арга хэмжээ бол байшин барилгаа дулаалах гэсэн энэ зөвлөмжийг өгдөг. За энэ хүрээнд өнөөдөр бид нар цонхыг ер нь яаж цонхох ёстой, яаж суйрлуулах вэ гэдэг тал дээр та бүхэнд зөвлөгөө өгөх юм аа. Цонх бусад гадна ачлаг бүтээц, тухайлбал хан, дээвэр, хаалга зэргийг бодох юм бол хамгийн их дулаалдаг ийм хийц байдаг, бүтээц байдаг. Нөгөө талаар бас байгалийн гэрэл, бас нарны дулааныг нэвтрүүлэх үүрэгтэйгээр барилгыг зайлшгүй байх ёстой. Гэхдээ хэм хэмжээндээ байх ёстой ийм зүйл байдаг. Тэгэхээр өнөөдөр цонхоо яаж цонхох ёстой, ямар үзүүлэлтүүдийг анхаарах ёстой, бас хэрхэн зөв суйрлуулах вэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэх юм аа. Хамгийн эхлээд сонголт бол би хэдэн давхар шилтэй цонх сонгох вэ гэдэг асуудал. Хэрэг та бүхэн энэ дээр харж байгаа бол энэ 3 давхар шилтэй цонх. Маш энгийнээр бол бид нар өвөл зузаан хувц өмсдөг шиг илүү сайн дулаалгатай дулаалга сайтай цонх хэрэглэх ёстой. Тэгэхээр шилнийх нь давхарга олон болох тусам цонх илүү дулаан болтгоо гэдгийг эхлээд хэлмээр байна. Та бүхэн нэг нийтийн тээврийн автобуснаас харж болно. Цонхон цандаа тахаар давхар шил наачдаг. Тэгэхээр тэр цантахаа болждаг гэдэг маань тэрүүгээр илүү дулаан багалдаад дотор гадаргуун температур нь дулаахан болж байгаа учраас тэн дээр цанталт үүсэх нь багасаа явдаг. За тэгэхээр ямар ч байсан өнөөдөр мөрдөгж байгаа барилгын норм дүрмийн дагуу ер нь бүхэл барилгуудад би орон сууц олон нийтийн барилгуудад 3 давхар шил хэрэглэх ёстой. Дараагийн нэг асуудал бол энэ шил хоорондын зай байдаг. Би зүгээр энэ дээр хэмжиж харуулхад бол 16 орчим байх шиг байна. Ер нь шил хоорондын зай 12 мм-ээс их байх нь. За тэгээд дээд нь нэг 21 хүртэл байгаа. Тэрнээс бас их хол байгаад хэрэггүй. Байж ээж энэ бас өөрөөр хэлбэл шил хоорондын цайн хол байх тусмаа илүү дулаан тусгаарладаг, дулаанаа бага алдтаа гэсэн үг. Тэгэхээр та цонх үйлдвэрлэгчид захиалахдаа шил хоорондын зайн 12 мм-ээс их байх ёстой шүү гэдэг тийм шаардлагыг тавина гэсэн үг. За хоёр дахь шаардлага бол жирэг эрзэний асуудал байдаг. Ер нь бас л нөгөө нэг норм дүрмийнхээ дагуу бид нар барилгад EPDM төрлийн жирэг хэрэглэх ёстой, эрзэн жирэг. За энэ бол ерөнхийдөө автомашинд хамгийн түгээмэл хэрэглэдэг жирэг. За сүүлийн үед цонхонд бас л түгээмэл хэрэглэдэг болж байгаа. Зүгээр нөгөө нэг ихэнх үйлдвэрлэгчдэр дандаа энэ PVC төрлийн жирэгнүүд санал болгодог. За аль алин жирэг боловч яг эдлэгээний хугацаанд нөгөө нар сайлах тэгээд хүйтэнд илүү дэсвэртэй EPDM байдаг. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд уян шин чанараа алддаггүй байдаг учраас өнөөдөр цонхонд нэг ялангуяа манайх шиг ийм эрсдэс уурамсгалтай ийм бүс нутагт EPDM төрлийн жирэг хэрэглэнэ гэж үздэг. Зүгээр хялбархан тандах арга нь энэ хоёр жиргээ хооронд нь яаж ялгах вэ гэхээр шатаагаал үзчихдэг л дээ. PVC төрлийнх бол ингээд хурдан шатдаг. За тэгээд их бас нэг тааруухан өнөр утаатай байдаг бол EPDM төрлийнх бол яг тэр зүйлс ажиглагддаггүй. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар зүгээр хооронд нь шууд харьцуулаад тандчих боломжтой юм. Зүгээр мэдээж үйлдвэрлэгчийн жиргнийх нь сав баглон дээр тэр энэ тим төрлийн гэдгийг бичсэн байдаг. Гол нь тэрийг нь шаардаж захиалгатаа ч гэсэн би ийм төрлийн цонх байх ёстой шүү гэдэг захиалгандаа тусгаж явах ёстой гэсэн үг. За дараа нь жазны асуудал байдаг. Жаз бол ер нь аль болох өргөн зузаан байх тусмаа сайн. Тэгэхээр бид нар тэгдэг шүү дээ, өвлийн хувцс гэдэг бол хөвсгөр илүү зузаан байдаг. Яг тэр шиг бас л цонхны жаз илүү зузаан байх ёстой юм. Ер нь болж игэл 70 мм болоод тэрнээс илүү зузаантай жаз хэрэглэх ёстой юм. Тэгжээж энэ цонхны чи ийм өргөн зузаан шилтэй, өөрөөр хэлбэл шил хоорондын цайн зузаан байх нөхцөл нь эргээд энэ жазны чин өргөнтэй ч уялдаж эхэлдэг. Тэгэхээр 70 мм-ээс илүү өргөнтэй энэ дотроо ийм агаарын уюуд гэж байдаг. За тэгэхээр тэр агаарын уюуд нь бас
илүү олон байх. За энэ бол жишээ 1 2 3 4 5 6 гэж 6 ийм тусгаарлагдсан агаарын битүүмжлэгдсэн камеруудтай байх жишээтэй. Тэгэхээр энийг бол 6 камертай цонх гэдэг. За ямар ч байсан энэ. За дээрэс нь хаалга нууцыг бол угаасаа стандартаар заагаад өгсөн байдаг. Тэгэхээр тэр стандарт нийцсэн л илүү сайн чанартайг нь сонгорой л гэж хэлэх юм байна.